네. 자, 유월 돈으로 일단 메타 토이만 нэг жоохон чангалж байна. Нэг нь Төв аймагт. Нөгөөх нь Солонгост гадагшаа явцгааж байна. Сайн яваад ирлээ. Хичээж үйлчлээ. Мэдээж хамгийн сайнаар үйлчилсэн. Үйлчлэлийн эзэн хийх учраас Европт миний мэдхийн баг 15-6 саас 200 хавлаа цугласан. 14 жилийн турш анх удаага ийм олуулаа цуглаж конференц боллоо. Олон пасторлагч нар хоорондоо нэгдсэн, хоорондоо бас ойлголцсон эвлэрлийн, ерөөлийн цагууд байлаа. Юу нь яваад ирлээ. Очихдоо эндээс 39 цаг явсан байхгүй. Тэгээд эхлээд би тооссон эндээс би яг цагаа тулгаж очиод 3 хоног үйлчлээд маргааш шууд наашаа ирнэ нэг эсвэл 4 хоног гэж бодоод дарахны зам гоё болсон юм чи ингээд дарахнаас шөнө 3 цагт гарчихгүй. Тэгээд 3 цаг гаруй яваад нөгөө шинэ онгоцныг болж аягүй зайтай шүү дээ. Тэн дээр очиод тэндээсээ онгоцондоо суугаад эхлээд аягүй цоглог байсан чи сүүл рүүгээ ингээд яг 9 цагийн нислэг гэдэг чинь аягүй хэцүү дээ. Тэгээд Стамбул буусан тэндээ дахиад хэдэн цаг дараагийн нөгөө транситийг онгоцоо хүлээгээд дараагийн транситийг онгоцондоо орсон чинь эндээ нэг гэлмаатай, эндээ нэг амар бүдүүн газар гахтай сууж байсан. Ингэж явсаар эрэхтэй харин нэг нислийн 9 биш 7 цаг байж таарсан. Харин сонирхолтой амьдралынхаа нэг шөнийг алдчихсан. Та нар боддог 39 цаг гэхээр 24 цагт нь ядаж нэг шүн байх ёстой. Өглөө өрөөр нисэл өглөө өрөөр буугаад өглөө өрөөр нисэл өглөө өрөөр бууж явсан. Тэнд очисон чинь энэ амьдралаас нэг шүн алгуулсан. Буцахтаа олдох байх гэсэн чинь олдоогүй. Яах вэ? Эцсийн өдөр ингэ амьсгал хураахгүй байж байхдаа эцэг нөгөө шүнээ олж авъя гэх бодлоо. Ингээд ивэлтэй сайн яваад ирлээ. Үүнтэй зэрэгцээд өсвөрийнхэн маань юугаар дутах вэ? Эренгүүтэй пасторуудтай уулзалт болсон нөгөө өргөдөл манай засаг даргалт бид нар хүсэлт эднэр явж байгаа шүү дээ. Бас хичээлээ алдмааргүй байсан учраас шууд хагасны хичээлийг бэлдээ жоохон ядарсан. Тэгсэн чинь өсвөрийнхэн маань бид нар юугаар дутах юм бэ? Пастор маань гадуур зугаалаад хад бид нар зугаалмаар байна гинэ. Ингээ Библийн тэмцээнд орсон том баг ба шүү дээ. Исүгийн эднэр байдаг баг доо хүмүүс байна. Өндөр. За та нарын Bible class буюу манна үйлчлэл маань улаан уд авч явах болсон. Ирж очих зарлыг мөндөд очиод байрлах байрыг манна үйлчлэлээс анхааруулсан. Би Батул пастортай уулзаад final юу болох юм бэ шүү дээ. Чемпионшип аваргын тэмцээн болох юм шүү дээ. Тэрийг улаан удад хийх юм байна. Яг байгаль нуурын ирэг дээр 3 хоног хийх гинэ. Тэгээд өдөржингөө нуурын усан живчвэ. Өдөржингөө нуурын усан тоглоод ингээд өсвөрийн маань том баг шүү. Хамгийн том баг нь 7 сарын 11-ээс 15-ны хооронд байна уу 14-ний хооронд эндээс байгаль нуур дээр очиод тэмцээнд оролцсонгоо амар нь ер нь бол Bible class-аас манна үйлчлэл зохион байгуулж байгаа та нэг амраамаар байна, шагнамаар байна. Тэгэхээр бас пастраас аюугаар дутгал Библийн үгэнд хайртай, Библийг цээжилдэг хүүхдүүд, цээжээр уншиж байгаа хүүхдүүд юм болохоор ерөөлтэй гоё ивэлтэй цаг байлаа. Зарлалын цагаар ярих гэхээр бас мартчих магадгүй тэгээ урдчлаад хэлжээ. Тэгээд та нар маань явна. Очоод идэж уух, хоолны мөнгө төгрөг, нарийн ширийн тооцоог би бүгдийг авцсан байна. Аав ээж нь бэлдээд өгч нь үстэй. Аргалаад явуулж нь үстэй. Тийм айхтар сүртэй их гахгүй. Гэхдээ амар хямдхан гэж битгий бодоор ямар ч байсан явна. Дасгалжуулагчаар ганчлуун хөтлөгч маань явах болно. Яагаад тэгэхээр аав ээжүүд нь юу яах юм бэлээ? Итгэмжтэй бичиж өгөх ёстой юм орсон хэлд авах учраас тэгээ хүүхдүүдээ одоо энэ ганчлуун гэдэг хүнд даатгаж болж байгаа юм уу, болохгүй юм уу? Энэ итгэх юм уу, итгэхгүй юм уу өөрсдөө мэдэрээ итгэжээвэл
Тэндээ нэг итгэмжтэй хичээл өгчвөл бага хариуцаад ингээд тэмцээнд оролцоод ирэхээр ивэл юм аа. Амен. Эзний ивэл бас нэгүүлсэх юм аа. За өнөөдөр бид нар нэг сонирхолтой хэсгийг хамтдаа үзэх болно. Бид нар 11-р бүлэг рүү юу гэлээ? 11-р бүлэг рүү орж байгаа тийм үү? 11-р бүлэг бол 1-р Самуэль номны хамгийн чухал хэсэг. Юугаар чухал юм гэхээр Саул хэмээх хаан хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Яг хаанаар хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм чухал хэсэг байхгүй. Би та бүхэнд 11-р бүлгийн 1-ээс 8-ыг уншаад бүгдээрээ хамт үгийн цэгтээ орцгоо би та бүхэнд уншиж өгье. Амон хүн Нахаш хурж ирж Ябеш Гилеадыг бүслэн харагнав. Ябеш бүх эрс Нахаш бидэнтэй гэрээ байгуулж Нахашд бидэнтэй гэрээ байгуулж бид танд үйлчлэг эцгээд харин Амон хүн Нахаш тэдэнд би та нартай дараах нөхцөл гэрээ байгуулнаа. Та нарыг бүгдийн чинь баруун нүдийг би ухаж аваад бүх Израильд шившиг авчирна гэж хариулв. Ябешийн ахмадууд түүнд Израилийн нутаг даяар элчнэрийг явуулахын тулд бидэнд 7 хоногийн хугацаа өгөгдөн. Хэрэг биднийг аврах хүн олдохгүй бол бид чам руу гарч очие. Тэгээд элчнэр Саулын Гибеа руу ирж тентхийн бүх хүний сонорт ийм үсийг дуулгасан. Ард олон бүгд дуугаа өндөрсөн уйлалдав. Тэгэхэд Саул өхрөө туун талбайгаас буцаж ирж байв. Саул хүмүүс юунд уйлалдаад байна вэ гэсэн тэд Ябеш хүмүүсийн үгсийг түүнд хэлж өгөв. Энэ үгсийг сонсоод Бурхны сүнс Саулын дээр бууж түүний уур хилэн ихэд дүрэлзэв. Тэр хос буулгахтаа өхрүүдийг авч цавчих хуваагаад элчнэрийн гараар Израилийн нутаг дэвсгэр даяар илгээж Саул болон Самуэлийн араас үл дагагчийн өхөр үүнтэй адил болно гэж хэлүүлв. Ард олныг эзнээс эмээх хүмүүсэнд тэд нэгэн хүмэд ирцгээв. Саул тэднийг бисэгт тоолов. Израилийн хүүхүүд 300,000, Юдагийн ирчүүд 30,000 байгаа. Амен. За өнөөдөр жоохон ийм сонин түүхүүд их яригдсан шүү заяа. Та нар ингэж ойлгож сонсоод хүлээж авч ойлгож сонсоорой гэж хүсэж байна. За илжгээ хайж явсан Саул. Зүгээр л илжиг хайж явсан. Энэ илжгэнүүдээ Киш хэмээх аавынхаа хэлсүүгээр хайж явж байгаа. Тэгээд зарцынхаа өмнө бас ороод тэгээд Самуэльтэй таарсан. Тэгсэн чинь Самуэль Саулыг Израилийн хаанаар томилж. Гэхдээ Самуэль урд өдрөмхийн хэлсэн байдаг үлээ. Бурхан өөрөө хэлсэн байдаг тийм үү? Чи маргааш хүн Биньямин орноос би чам руу нэг хүн явуулна. Түүнийг чи миний ард түмний хаанаар томилох болно. Тослох болно. Ингээд нэг хоноод маргааш нь Саул Самуэлийг юу хэлхийг хүлээж хамт нэг хонсон гэвэл миний энэ юу болж байна? Их дотор юу болов? Юу ярьчлаа? Хамт хонохдоо маргааш нь Саул уулын Самуэлоос юу хүлээж ирсэн бэ гэвэл за бүгдээ цэгцлэр харна. Жон сатараа. Юу хүлээж ирсэн бэ гэвэл илжигнүүд нь хаана уу зааж өгнө гэж бодсон байхгүй. Яг гэвэл урд өдөр Самуэль хэлсэн шүү дээ. Маргааш чи хоноод яваа маргааш би чиний зүрхэнд юу байгааг хэлж өгнө гэхээр чинь Саулын зүрхэнд юу байгаа? Илжигнүүд нь л байгаа шүү дээ. Илжигнүүдийн маань хаана угааг ашгүй хэлж өгнө. Аавда илжигнүүдээ олоод очих гэсэн чинь маргааш нь шал өөр үйлдэл хийдэг. Үүр шөнийн заагдаг. Өглөөний харуулын үе гэхээр ингэрээгээр 3-аас 6 цагийн үе байхгүй. Харанхуй гэрэл хоёр нэг дор орших тэр үүр шөнийн зааг дээр бурхан дандаа шинэ ажил хийж байдаг. Марк номноос, Лук номноос харуул Есүс эзэн өөрөө бурхан атлаа дандаа энэ зааг дээр уулан дээр гарч бурхан ааваас асууж залбирдаг байсан тухай бид нар үзсэн гэж. Тэгэхээр яг энэ үүр шөнийн зааг дээр Самуэль Саулыг сэрээгээд яасан нэлээ толгоон дээр нь өмнөд тослоод өмсөж байгаа. Яагаад гэвэл таныг хүлээн зөвшөөрч шүү дээ. Бид нар Юдасын өмсөлттэй харьцуулаад ярьсан шүү дээ. Тийм үү? Давтаж цаг үр хэрэггүй. Ингээд уул нь бол ингээд хаан болцсон уу? Бурхны хүн томилсон шүү дээ. Ингээд хаан болцсон чинь шууд тэгээд хаан болчихоо ард олон хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байсан. Ингээд яадаг вүлээ? Ард олныг бүгдийн цуглуулдаг. Хаан цуглуулдаг вүлээ? Самуэлийн хамгийн том конференцийн үйлчлэл болсон 20 гаруй жил бэлдсэн үйлчлэл болсон Израильчуудыг эзэн рүү эргүүлсэн тэр үйлчлэл болсон газар. Миспагийн сэргэлтийн хөдөлгөөнийг бид нар үзсэн шүү дээ тийм үү?
Дараагийн удаас энд нэг юм лана пастраа юу гэж томпонтой чулуу тавьчих. Шидэж байгаа. Яг таарал. Яг таарал. Миспат хөдөлгөөн гэж бид нар үзсэн шүү дээ. Яг та мартаад байгаа юм тий. Энэ ч аюул чухал байхгүй юу? Миспатах Самуэлийн хөдөлгөөн. За Миспатах Самуэлийн хөдөлгөөний дараа Миспат ард олныг цуглуулад шоддог. Яг л хүмүүс чинь Билиалчуудын тухай бид нар үзсэн тийм үү? Билиалчууд гэж нэг айхдаг хүмүүс юм. Энэ бол оноос нь ир биш. Ховж ярьдаг, байг тэрсэлж идэг, байг эсэргүүцэж идэг ийм бүлэг хүмүүсийг Библи юу гэж нэрсэн бэлээ? Билиалчууд гэж нэрлэж байгаа. Шинэ гэрээнд хүртэл Билиалчуудын замаар замнагсад гэж нэрлэж байгаа. Ингээд нөгөө хүмүүсийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд маргаангүй байх хэрэгтэй. Хэдий Самуэль томилж тусалсан ч шоддог. Шодоод 12 овог аймгаас шодоод тэндээс Биньямин овгоос Кишин ургаас Саул. Саул хаан гэсэн чинь нугтцсан. Ингээд Саулыг болж байна. Одоо Саул хаан. Гэхдээ бас арай болов. Нөгөө Билиалчууд байна. Юугаар бол Самбалатууд байна. Тэгээд Нехемиягаар бол байшин барих гад, сүм барих гад үзээд идэг. Наа ч болохгүй, бүтгэхгүй баян тэрсэлж, гомдолж, гоншинжээдэг ийм хүмүүс үү. Ингээд одоо Амон хүн Нахаш гэх хүн хурж ирж байгаа. Израиль бид нар энэ загалмай дээр дүрсэлж хасаар танаас сурцсан байгаа тийм үү? Би одоо арай өөр амархан дүрслэл хийж байгаа Израилийн дайсан. Эдлийн дээд болон дээр юу гэвлээ? Газар дундын тэнгис байна. Тийм ээ. За загалмайны голд дээр нь жижиг юм бондгон болохоор Галил, тэгээ Йордан гол доороос үнсэн тэнгис байна. Эдлийн Транс Йордан, эдлийн Йордан гэж нэрлэдэг тухай ярьсан юм. Тэгвэл эдлийн Йордангийн тэр сүнсэн тэнгисийн эрэг хаваар Филистийн 5 том хот байна. Тэгэхээр энэ талдаа дайсан тоо. Энэ талдаа мөн дайсантай. Арамчууд байна, Амончууд байна, Моавчууд байна, хамгийн доор нь хаанах байгаа вэ? Идомчууд. Энэ талдаа бас дайсантай. Тэгэхээр Гилеад буюу одоо яригдж байгаа энэ газар, Транс Йордан байдаг энэ газар руу Амончууд ирэхэд хамгийн ойрхон учраас Амончууд эзэлж авахаар ирж байгаа. Ингээд Амоны хаан Нахаш ирээд Ябеш Гилеадыг бүслэж хуаарнахдаа Ябеш Гилеадын бүх эрс түүн дээр очиод гуйж байгаа. Өөрсдөө болъё гэж гуйж байгаа. Мөн л дахиад бурхнаа мартцсан байгаа. Нөгөө улаан тэнгисийг хувааж өгсөн. Кадеш Барнеа, Сины зүлд хаднаас ус гаргасан. Йордан голыг хувааж өгсөн. Ерихо нурааж өгсөн. Амалекчуудын дээр чулуун өндөр унгаасан. Нөгөө хаваа бурхнаа дахиад мартцсан. Нахаш дээр ороод энэ ирчүүд нь юу гэж гуйсан бэ гэвэл Ябешийн бүх ирчүүд Нахаш дээр бидэнтэй гэрээ байгуулаач, бид танд үйлчлэе. Өөрөөр хэлбэл бид нар таны боол болё. Биднийг амьд үлдээж өгөөч, гэрээ байгуулъя гэж. Уул нь Нахаш гуйх хэрэгтэй байхгүй юу? Бурхан байгаа шүү дээ тийм. Гэхдээ бид нар зовлонгийн өмнө уналтанд орж байгаа. Дахиад бурхнаа мартцсан, дахиад холдсон байгаа гэж. Та юу өнгөрсөн амьдралаа хардаа анх Есүс эзэн итгэсэн анхны хайр яг тэр өдрөөсөө өнөөдрийн хүртэл ганц ч удаа эргэлзэхгүй итгэж ирсэн юм байна. Унаал, босоо, унаал хамгийн хэцүү уналт юу гэхлээр бурхан байхгүй гэж бодоод унах уналт биш. Миний хувьд бол бурхан байгаа гэхдээ намайг тоохгүй байна гэдэг бодлол хамгийн хэцүү. Тэ? Бурхан байгаа намайг тоохгүй. Надаас илүү ариун, надаас илүү зөв үдийг бурхан харж хандж байгаа. Намайг бол тоохгүй байна гэдэг уналт хэцүү. Одоо энэ Гилеадын ирчүүдийн хувьд Нахашаас ингэж гуйдал Амон хүн Нахашыг аимшигтай санал тавьж байгаа. Ямар санал гэвэл дараах нөхцөл гэрээ байгуулнаа. Та нар боол зарцаа болж амьд үлдэхийг зөвшөөрнө. Ямар нөхцөлийг гэсэн чинь бүх ирчүүд чинь баруун нүдээр ухаж авч байна. Баруун нүдээр. Яагаад баруун нүд вэ гэхээр хүмүүс аюул олон таамаг тарьдаг сүнслэг нүднүүд гэж мэдгүй дээ. Энэ тал махан биенүүд, энэ тал сүнслэг нүд гэхээр миний хоёр нүдчд хоёулаа харамуудаар байгаа шүү дээ. Энийг хамгийн энгийнээр эрдэмтэд тайлцсан байдаг байхгүй юу? Тухайн үеийн еврей нөхцөл байдал нь энэ Канаан буюу энэ Сис Йордан, Транс Йорданы байгаа энэ Йорданы үеийн Канаанчууд болон еврейчүүдийн энэ ёс жаягт баруун нүд энэ бол бүгдийг танаас шийддэг байсан юм шүү дээ. Пуужин, дрон, танк, зэвсэг байхгүй. Юу хэлээ? Сэлэм, жад, бамбар. Хин хүчтэй
ялан цалчин тэр нь ялж яадаг, тэр нь эзэмхийлэн түрэмгийлж яадаг үе. Өөр арга байхгүй, шодож модох тийм юм байхгүй. Одоо нэг шиг улс төрийн хилцээр идэрж байхгүй, шууд дайдан хүчтэй ялна. Хүчмэн боолгоно. Ийм л энгийн хуультай байна. Тэгвэл энэ үед цэргүүдийн хувьд юу хамгийн чухал вэ гэхлээр хэрвээ дайнд орвол сонгоцоолагч баруун гартаа сэлбээ өрөх үү, зүүн гартаа өрөх үү? Баруунаар л өрнө шүү дээ. Бэрээ ахлагч хүлдэм ах хэрчгтээ баруунаараа хэрчих үү, зүүнээр хэрчих үү? Баруунаараа хэрчих. Баруун гартаа сэлбээ. Тэгвэл зүүн гартаа юу вэ? Хулна ахлагч намайг завчвал би юугаар хамгаалах вэ? Гараараа юм. Бамба. Тэгвэл зүүн гартаа барьсан бамбаага яаж харддаг гэвэл яг ингэж харддаг надад бамбаанаас. Инх юм завчуулж байна шүү дээ. Тэгээ ингэж харж байгаа далаангууд ингийн зарчим байгаа зү. Тэгтээ нахаа шүүж хэлсэн баруун үдээ ухах. Тэгвэл энэ хүү яах вэ? Ингэж гарахаас аргагүй бол өөрөөр хэлбэл дайнд оролцох ямар ч боломжгүй болно гэсэн. Дахиж нахаа шүүдөөс энэ Гибеагийн ирчин үннийг босгох боломжгүй болно гэсэн үг байхгүй юу? Тэгвэл нэг мөсөн Самсоны хамгийн том шийтгэл юу байлаа? Самсоныг тэр их хүчтэй тийм үү? 1500 хүнийг илжигний ирүүний ясаа цохоод алчны гэдэг чинь буудаж алхахад ч хэцүү шүү дээ, тийм биз? Тэгтэл тийм их хүчтэй Самсоныг номхруулж зугаахаа доод тохуугаа болгохын тулд филистичүүд яадаг вэ? Хоёр нүдийг ухаалж. Яагаад гэвэл нүд бол хамгийн чухал хэрэгтэй байхгүй. Харин яагаад нэг нүдийг үлдээж байгаа? Нахаш нэг бүс бүгдээ хоёр нүдээ ухаад ир гэж яагаад хэлэхгүй вэ? Яагаад нэг нүдийг үлдээж юм гэхээр тэд нар ажил хийх хэрэгтэй. Дайдахгүй. Гэхдээ ажил хийж, зарцлагдаж, боолчлогдож, ногоо тарьж, төмс хурааж, тэгээд тэр хүн нахаш Гибеагийн ирчүүд яах нь татвар өгөх хэрэгтэй байна шүү дээ. Тийм аа? Боолын ажил хийхин тулд ямар ч үсэн нэг нүд нь хэрэгтэй үстэй. Тийм учраас зүүн нүдийг үлдээж байгаа. Энэ бол энгийн түүхэн их сурвалжтай ертөнцийн тогтоосон зүйл нь баруун нүдийг ухах. Библиэд дандаа ингэж ярьдаг шүү дээ, тийм үү? Самсны нүдийг ухаж, нахаш энэ бүр ингээд янз бүрийн түүхийн олборуудаас гарсан тийм онлууд бас байгаа. Та нар дараа нь судалж үзвэл метритас гэж байдаг, тийм ээ? Шавар. Нөгөө Кан хотын хормон дээр Есүс эзэн усаа дүүрэг гэдэг метритас. Тэгсэн чинь түүн доторх ус нь дарс болсон байдаг метритас. Ийм том метритасыг цуглуулаад гэрээ хийхдээ энгийн энэ баруун нүдээ ухаж өгөх гэдэг бол энгийн асуудал байхгүй. Энэ үед одоо бол аимшигтай зүрх халтармаар. Гэхдээ энэ үед филистичүүд ч ингэдэг байсан, амончууд ч ингэдэг байж. Яадаг вэ гэвэл хотын бүх иргэд нь ухам. Үнэхээр нүдээ ухаж авна. Тэгээ нөгөө том шавар метритас талаар нь дарс гэдэг байна. Тэгээ тэр лөө хийгээл нөгөө ирчүүдийн нүдийг эвгөөж. Тэгээд нөгөөдхийг нөгөө гэрээ хийх гэж байгаа дийлдсэн хаандаа өгөхөр нөгөө хаан тэр бүх нүдийг харан түшүүлдэг. Тэгээ бүх ирчүүдийн чигсаагаад бүгдээрийнх нь нүдийг нэг бүрчлэн шалгаад үнэхээр бүх ирчүүд нь баруун нүдээ ухаад тэр метритаст хийсэн байх юм бол боолоор үлдээж амьд үлдэх эцсийн боломж нь. Тэгээд бид нар яах вэ? Зүүн нүдэрээ хараад дахиж сүргэн босч чадахгүй насан туршийн боол болно гэсэн. Амен. Яг муу Есүс эзний өмнө биднийг ургаахтаа ашигладаг арга нь махан бие дээр илэрхийлэгдэж байгаа. Бидний сүнслэг нүд сохорхоор яадаг вүлээ? Юу болдог вүлээ? Одоо бид нар удахгүй шүлж номын 19 дугаар бүлгийг ярихаар Бурханд итгэдэггүй хүнээс илүү Бурханд итгэдэг хүн завхархаараа ямар амар завхардгийг Библи биднэрт хэлж байна. Аимшигтай. Ярихад ч аман багтахааргүй аимшигтай. Гэхдээ түүнийг бид нар ярихаас ураарахгүй 11 дүгээр бүлгийг ойлгохын тулд. За ингээд Ябиш ахмадууд түүнээс гуйж байгаа. Юу гэж гуйж байгаа гэвэл энэ их санаа хараа. Ябиш ахмадууд түүнд Израилийн нутаг даяар илч явуулаад бидэнд туслах хүн байна уу? Биднийг аврах хүн байна уу? Эхлээд нэг 7 хоног өгөөч бид нар судлаа. Тэгээд үнэхээр бид туслах хүн байхгүй бол таны хэлснээр бид нар баруун нүдээ ухаад танаар гарч очио гэж. Тэгсэн чинь нахашийн хувьд яаж вэ? Зөвшөөрч байгаа. Энэ аюул сан та боддоо дайр хийж байгаа хоёр улсад юу хамгийн чухал юм? Цаг хугацаа хамгийн чухал шүү дээ. Тийм биз дээ. Бид тантай дайрахын тулд Израиль даяар ингэ цэргүүд найзуудаа олоод ирье та хүлээж ирэхэд тэг гэдэг тийм хүн байдаг. Та нар Путинийг яагаас Зеленскийг дийлэхгүй вэ?
Тийм ээ тэр Украинын жижигхэн улсыг энэ том бүр яагаад дийлэхгүй нь гэвэл Путин цаг алдсан байхгүй юу? Шууд байлдааны үйл ажиллагаа явуулсан бол Украиныг зүгээр хэдхэн орны дотор дуусгах байсан. Өөрсдөө ч тооцоод хэлсэн сарын дотор дуусна, 30 орны дотор дуусна. А тэгсэн чинь Путин яаж цаг алдсан гэхээр байлдааны үйл ажиллагаа биш, дайн зарлахгүйгээр цэргийн үйл ажиллагаа гэдэг, цэргийн сургуулийн үйл ажиллагаа гэдэг нэрээр одоо Орос дайн эхлүүлээгүй гэдэг нэрээ авч үлдэхийн тулд хийсэн чинь энэ хооронд нь яасан? Америк тусалсан, Европын холбоо тусалсан, бусад улсууд туслаад одоо бол жижигхэн 30 оны дотор дуусах чинь хэдэн жил дайв үргэлжилж байгаа. Яагаад хугацаа өгсөн бэ? Одоо энэ нэр яг тэгж байгаа үстэй. Нахаа шилдэг чамдаа тулдах гээд оролтыг. Одоо бол бид нар ямар ч боломж алга дэлгэн. Тэгээ 7 хоногийн хугацаа өгч бид нар найз нөхөд одоо өөр цэргүүд бид нартай хамт бүр зэрэгтэй өөртөө ч үнцэг тарах одоо хэн байдгийг цэргүүд суулгуулах юм хугацаа өгч. Тэгвэл би нахаа шоог өсвөл юу ярьж чинь би яагаад танаас надтай тулалдах өөр хүч олоод ирээ гэж цаг өгнө гэж. Одоо та нар нүдээ үгүй бол би бүтэж гардаг шүү дээ гэж хэлбэл нахаа шиг гэж хэлж байгаа юм. Окей. Та нар тэг гэж. Танаас би 7 хоногийн чинь гойсон хугацаа өгье. Чаддгийм бол та нарыг аврах хүнийг олоод ир гэж. Өөрөөр хэлбэл нахаа шиг энэ үгнээс юу анзаарч чинь гэвэл Гилеад дахь тэр хот ямар сул дорой байсан бөгөөд Аманчууд ямар хүчрэх байсныг харуулж байгаа. Үнэхээр цээжинд багтж байгаа учраас өшөө хүн нэмж авчираад ч нахаа шин дээр гарч чадахгүй гэдэг нь тодорхой байгаа учраас тэгээд 7 хоног тэр армаар сайн дараа хамаатан садантайгаа ярьчаад би хүлээж байна. Ойлгож байна. Ийм сул доройд уулна хэн хамгийн хүчтэй өснө. Бурхан эзэн шүү. Тэднэрт Йохова байгаа шүү дээ. Даанч тэд нар Бурханаасаа холдсон учраас яг энэ хүнд үедээ ч эзэн лөө ирэхгүй байгаа харамсалтай төр төрхийг харуулж байгаа. Ингээд юу болсон? Тэднэрт 7 хоногийн хугацаа өгсөн. Тэгсэн чинь тэд нар чам руу гарч очих гээ. Тэгээд элчнэр Саулын Гибеа руу ирж, элчнэр гэдэг чинь юу Ябиш ахтууд Ябиш Гилеадын элчнэр шүү дээ тийм үү? Энэ элчнэр хэн дээр очсон гинөө? Саулын байгаа Гибеа руу ирж тэдхийн бүх хүний сонорт эдгээр үгсийг дуулгасан. Ямар үгсийг гэвэл нахаш баруун үдээ ухвал гэрээ хийж амьдулдээ үгүй бол бидний бүгдийг сүрлэгнэ. Одоо бид нэрийг өмөрж өмгөөлөх алгаа гэж хэлсэн чинь ард олон бүгдээрээ дуугаа өндөрсөн ойлголцсон. Гибеагийн хүмүүс гэсэн үг. Гибеа гэдэг бол энэ Сис Йорданд нөгөө Гилеад ч байгаа шүү дээ тийм үү? Амончуудтай тулсан. Йордны гатлаад дөнгөж битэлийн доохон Гибеа байгаа. Гибеа өөрөө ямар овгийн газар нутагт байдаг хот үлээ? Саул ямар овгийн хүн гэж бид нар үзлээ? Биньямин овгийн хүн. Гибеа өөрөө Биньямин овгийн хот байхгүй юу? Тэгээд Биньямин овгийн Гибеад ирж байгаа. Саул Гибеад байгаа. Тэгээд Саул дээр ирсэн байна. Одоо та энгийнээр бод. Бүгдээрээ асуулт тавьж үзье. Яагаад амьдралд нь ийм амар соёлт тулгархад Гилеад Ябешийн хүмүүс 12 орог аймгаас хамгийн жижиг болох Биньяминд очиж Гибеад хүмүүст хэлэх болов гэдэг асуудал. Тийм үү? Бид нар зовлон тохиолдохоор амьдрал маань байж болохгүй хүнд юм тохиолдохоор хамаагүй яриад явд юм. Өө би тэгж байгаа, өө би ингэсэн гэж цунаад явдаг. Бид нар хамгийн хүнд хэцүү зовлонгоо ямар хүнд ярьдаг юм? Хамгийн дотноонд ярьж нэдэг үстэй. Пастра, миний найзаа, миний ихчээ, миний ахаа залбирч өгөр гэж ярьдаг үстэй. Түүнээс хамаагүй зах дээр малгай зарж байгаа хүн очиж яриа явдаг үстэй. Яна энэ малгай зардаг хүн байгаа юм шүү дээ. Тэрний гэсэн махны бодолдогч яриад байсан чинь бас хүн говдчихсан байсан шүү дээ. Мандад дундч махны бодолдогч байсан байх шүү дээ. Хамаагүй хүнд очиж ярихгүй байхгүй юу? Тэгвэл та удаас яагаад ийм хүнд үед Ябиш Гилеадын хүмүүс Биньяминчуудад хандах бол? Тэгвэл дахиад өөрөө лавшруулъя л да. Биньямин овч хамгийн жижиг ов, хамгийн отгоо, хамгийн хүчгүй ов байхгүй 12 ов аймаас. Харин эднэрт одоо юу хэрэгтэй вэ? Хамт ойлгохгүй хэрэгтэй байгаа мó, хамт тулалдахгүй хэрэгтэй байгаа мó? Тулалдахгүй хэрэгтэй. Тэгвэл хамгийн хүчтэй ов дээр очих ёстой шүү дээ. Гад, Юда тийм үстэй хамгийн олон зэрэгтэй. Яагаад Биньямин дээр очих вэ? Яагаад Гибеад очиж зовлонгоо ярих вэ?
Ябеш Гилеадын хүмүүс Гибеачуудтай, Биньяминчуудтай ч ямар холбоотой юм гэдгийг бид нар ойлгох юм бол энэ хамгийн анх хамгийн түрүүлж Йорданд очиж Саулыг амьдардаг Гибеад очив. Энгийнээр тайлбарлал энэ дээр хүмүүс ингэж тайлбарладаг. Яг л нөгөө хаанаар томилсон Саул чи Гибеад байгаа юм чинь. Нөгөө Саул Гибеад юу хийж байгаа гэсэн чинь үхэр хариулаа явж. Чи утгагүй ус хаан хүн үхэр хариулаа явж. Манай засаг дараа энэ илж гарив. Мөр хариулаа хон хариулаа явж байгаа юм дээр. Одоохондоо Саулаас болж Гибеад очив. За одоо би энгийнээр та нарт тайлбарлаж байгаа. Шүүгч номны энэ үйл явдал болохоор шүүгч номны 19-20 дээр гарч байгаа. Шүүгч номны 19-20 би цаг гамнаад шууд яриад байгаа. Та нар дараа нь Библи уншингаа намайг үний ярьсан байна уу, худлаа ярьсан байна уу шалгаад үзчих. Шүүгч номны 19-р бүлэг дээр нэгэн Лев хүн гардаг. Одоо анхааралтай сонсдгоо дараа тэгээд утгагүй юм яриад явбаа утшуусаа дуу мууг нь хаагараа. За Лев хүн гардаг. Лев хүн гэдэг чинь тахилч хүн, тахилч үү. Гэхдээ Лев хүн гэдэг чинь өнөөгийнхөө хий. Пастор би байхгүй. Энэ Лев хүн яасан бэ гэвэл өөртөө татвар юм авдаг. Татвар юм авч. Залуухан эмэгтэй гэсэн үг. Эхнэрээс гадна. Бид нар нөгөө Библийн 20 дугаар зүйлд дуусахтаа ингээд шүүгч ном чинь ингэж байгаа шүү дээ. 20-25 дээр тухайн үед Израиль бурхан байсан бүгд өөрсдийн зөв эснэл хийдэг байлаа гэж байна. Энэ утгаараа бид нар байнга Лев хүн татвар юм шимгч гэж уйлсаар байгаа. Дүнжирцэн болохоос биш та нарийнаар бод. Би энийг 25 онд өнөөгийн үедээ орчуулад өгье. Лев хүн татвар юм аа. Тэгвэл энэ юу гэсэн үг гэвэл Нямка пастор нууц амраг аав. Яаж сонсож? Яг хоо пастор юм чи яг хөө гэж бодож байна. Муухай сонсож байгаа. Ёс зүйн байгааз, болохгүй байгааз, үгийн дагуу биш байгааз энтэй яг энэ ч дутагтай байхгүй. Лев хүн байж гэж, тахилч хүн байж гэж татвар юм авч байгаа нь эхнэрээс гадна өөр залуу эмэгтэй татвар юм авч байгаа нь энэ Лев хүн зогстой пастор, зогстой тахилч байсан уу юу гэдгийг харуулж байгаа. Магадгүй мөнгөтэй байх. Баян пастор гэдэг шиг баян байсан байх. Ингээд энэ хүний үйлдэлээр 19-р бүлгийг хэлж байгаа. Бурхны хүн Лев хүн татвар юм авч байгаа. Ингээд энэ Лев хүн татвар юм авсан чинь нөгөө залуу эмэгтэй болсон муудалцаад ууралсан чинь нөгөө татвар юм хайж яваад эцэгдээ очив. Үлдчихсэн. Тэгсэн энэ Лев хүн яасан бэ гэвэл татвар юмээ санаад краштаа одоо юу гэх юм те татвар юмээ одоо санаад дурлаад гэх юм уу хайрлаад араас нь эцгийн гэрт очиод дахиад гуйдаг. Хамт амьдрья те болж бүтнэ намайг уучлаарай ч гэдэг юм. Гуйсаар байгаад энэ хооронд ингээд хадам аавтайгаа ярьж марж байгаа. Гуйсаар байгаад дараа нь татвар юмээ аваад явж байгаа. Филистийн газар нутгаар яваад Филистиг өнгөрөөд хаана хонголсон бэ гэвэл Биньямины газар нутагт ирээд яг одоо яригдж байгаа энэ Гибеад хондог байхгүй. Гибеад татвар юмтэйгээ хонсон чинь Гибеа буюу Биньяминчууд яаж завхуулсан байсан бэ гэвэл яг Содом Гомораш. Нөгөө Лев хүнийг хараад эрэхтэй хүн шүү дээ тийм үү. Анх удаага харсан шинэ хүн ирлээгээд нөгөө хонголж байгаа газар нэрээд наад Лев хүнийг гаргаад ир бид нар уудна гэдэг. Ирээгүй. Тэгсэн чинь нөгөө хүн зочныг ингэж болохгүй штэ гэд нөгөө Лев хүн чинь нэр нь тодорхой биш нөгөө Лев хүн чинь айсандаа нөгөө нь гууж очилсан татвар юм гаргаад өгч. Шинжэнгөө тарчилж хүчирхийлүүлсэн энэ эмэгтэй маргааш өглөө үүрээр нөгөө хонголсон газрын шатан дээр үүдэн дээр ухцсан ачаалаа. Тэгсэн чинь нөгөө Лев хүн гарч ирээд уурандаа нөгөө эмэгтэйгийнхээ биеийг 12 хуваагаад би амир юм ярьж байна. Одоо ярихаас үе яах вэ те. 12 хуваагаад 12 овог амиг руу ингэж болж байгаа юм. Та нарын дүү Биньяминчууд ийм бузар булаа, ийм шившигтэй байх та нар ах нар нь үйж энийг зөвшөөрч ийн гэж үгээр явуулдаг. Ингэсэн чинь 11 овог амиг бүгд босдог. Бүгд босож уурлаад Биньяминчуудыг устгаж ирдэг. Юу ч юм. Хотуудын галдан шатагаад хүүхдүүдийг алаад бүх эмэгтэйчүүдийг устгаад юу үлдсэн гэвэл Биньяминчүүдээс 20 дугаар бүлэг рүү ороход 600 хүн эрэгтэй л үлдсэн. Бүгдийг устгасан. Яг л энэ боцогт бол Израилийн ард түмэнд байж болохгүй гэсэн. Гэхдээ нэг ч удаа бурхнаас асуугаад нэг ч удаа энэ дахил өргөөгүй. Зүгээр л өөрсдөө зүгж бодсон гэж. Ингээ 20 дугаар бүлэг рүү орсон чинь Биньямин бурхны төлөвлөснөөр 12 овог байх ёстой байдал 11 болчихно шүү дээ. Болохгүй шүү. Мөсегийн хууль, Лев, Дэд хууль, Йошуагийн заавар, Йошуагийн номдол болохгүй байхгүй юу?
Тэгээд дээр нэмээд дүүгээ өргөдөөд нөгөө 609-чүүдэд эхнэр олж өгөө. Биньямин овыг буцаагаа сэргээ. Одоо тэд нар хаширсан шүү дээ мэдээж. Тэгээд 600 эрэхтэйд чинь эмэгтэй хүн эхнэр байж ээж тийс чинь өсөн нэмэгдэж өнөөрөө түн болно. Ингээд нөгөө 11 овог аймаг чинь хуралдсан чинь яг нөгөө Биньяминчүүдийн тийм шившигтэй зүйл хийснийг нь үзэн ядчих та энэ 11 овог аймаг бас бурхнаас асуухгүй өөрсдийн дур зоргоороо тангараг өргөцсөн байхгүй Библиэлд бурхны нэрээр. Юу тангараг өргөсөн гэхээр энэ 11 Израиль 11 овог аймаг л хитцээж Биньямин иргэдэд октоо эмэгтэйчүүдээр эхнэр болгон өгөхгүй гэж бурхны нэрээр тангаралцсан байна. Тэгэхээр чи энэ Биньямин овгийн хүмүүс чинь Израиль эмэгтэйтэй сууж ижил бурхны хуулиар таслагдахгүй байх ёстой болохоос биш харин эмэгтэйчүүдтэй суучвал яг уу. Мөсегийн хуулиар таслагдчихсан шүү дээ. Тэгэхээр мөн л 12 овог аймаг 11 болчихгоо бол. Тэгээд эдгээр яахаа мэдэхгүй бурхны нэрээр тангаралцсан учраас нөгөө 600 Биньямин эмэгтэйд эхнэр эмэгтэй байдаг. Бүх эмэгтэйчүүд хүүхдүүдийн устгацсан учраас тэгээд эдгээр хуралдаад 20 дугаар бүлгийн дундаас эхлээд эдгээр юу гэж хийсэн гэвэл судалсан чинь одоо сайн сонсороо судалсан чинь Гибеад байгаа Биньямин шууд руу 11 овог аймаг дайрсан байхгүй юу? 11 овог аймаг дайраад устгасан да. Тэгсэн чинь энд байгаа овог аймаг одоо аймаг донд сум дүүрэг гэж байна шүү дээ. Үүн шиг энд байгаа нэг сум нэг овог аймгийн нэг хилтэрхий хэсэг нь энэ дайнд огт олцсон байдаг байхгүй юу? Тэр юм бэ гэвэл Ябеш Гилеад. Сисио. Тэгэхээр Ябеш Гилеад гэдэг чинь яг Библиэлд тэр овгийн нэг хэсэг бүлэг хүмүүс байлаа, хот байлаа гэж хэлээгүй. Ер нь бол теологчид Манасе овгийн нэг хэсэг байсан гэж магадгүй. Гэхдээ Манасе овг чинь тал нь эндээ байгаа шүү. Тэгээд дайнд олцсон. Гэхдээ хайсан чинь Биньяминчүүдийн эсрэг босоогүй чимээгүй үлдсэн ганц хот байсан. Тэр нь Ябеш Гилеад байсан. Тэгэхээр Ябеш Гилеадууд нэгдүгээр дайнд олцоогүй, хоёрдугаар тангарлаа. Охтууд эмэгтэйчүүдээ Биньяминчуудад хизээч ихнэр болгож өгөхгүй гэж тангаргалаагүй. Тэгээд дээр шийтгэл өгөх ёстой. Яагаад гэвэл эдгээр чинь дайнд оролцсон байх ёстой байхгүй юу? Израиль үндэстэн юм шиг. Тэгэнгүүт нөгөө харан нэг чи яасан бэ гэвэл Ябеш Гилеадаас эмэгтэйчүүдийг авчираад Биньяминчуудад энэ 600 эмэгтэйд өгөөд Ябеш Гилеадаас 400 эмэгтэй онгоогтыг аваад тэгээд нөгөө дүү овог болох устгахтаа хүссэн Биньямин овгийнх нь нөгөө 600 эмэгтэйд ихнэр болгож өгсөн байхгүй юу? Гэж юм орж ирэхгүй. Бүгдээр нь нойр муутай онцолчихно. Бид нар ийм асуултанд хариулт хайсан шүү дээ. Ябеш Гилеадын яагаад нүдэ ухаар хэмжээнд ийм хэцүү үе ирэхэд хүчтэй овог Юуда руу, Гад руу, Манасе руу, Ефраимаас хүчтэй шүү дээ. Ефраим руу биш. Тэр жижигхэн овог устгах шахсан овог Биньямин руу Гибеад очиж ярих бол Гибеачууд сонсоод өө тийм үү зайлуул гээгүй бас гашуудан хамт ойлгох бол. Гибеагийн эмэгтэйчүүдийн нутаг нь хаана? Ябеш Гилеадаас ирсэн нөгөө 400 жил байгаа шүү дээ. Тийм үү үстэй. Тэгвэл тэр Ябеш Гилеадаас Биньяминчүүдтэй суулгасан 400 эмэгтэйгийн аав, ээж нь, нагц нь, хамаатнууд нь хаана байна? Ябеш Гилеадтай л байгаа шүү дээ, нутагтай байгаа. Тэгээд тэд нар тэгвэл Гибеад байгаа тэдгээр ирчүүдийг эхнэрүүд нь ямар нутгийн хүмүүс байна? Ябеш Гилеад. Тэгвэл одоо Гибеад байгаа Самсны үеийн, Саулын үеийн энэ ирчүүдийн төрсөн ээж нь аль нутгийн хүн байж таа? Ябеш Гилеад юу? Окей. Тэгвэл тэдний нагц ахын өвөө эмээ хаана амьдарч байгаа болж таа? Ябеш Гилеад. Тэгэхээр чинь Гибеад ирээд хэлэхээр энэ хүмүүс хүлээж авах тодорхой гэж хамаатнууд байгаа ч тийм. Эмэгтэйчүүдийн холбооч хамаатнууд байна. Тийм учраас хамгийн тотно гэж бодсон Саулыг тийм байсан учраас биш яасан байна? Ээж нар, охтууд нь Ябеш Гилеад нутагтай эмэгтэйчүүд тэнд байгаа учраас хамаатан садны холбоотой учраас Ябеш Гилеадчууд хамгийн түрүүнд зовлонгооны тусламж гуйхдаа Биньямин овог буюу Гибеад очиж тусламж гуйж байгаа. Тийм учраас өөрсдийнхөө нүдийг ухуулах гэж байгаа юм шиг мах цусны тасалгаагаар харан Гибеачууд өндөр дуу тавин хашгиран ойлголдож байна. Одоо л энгийн бод гэхдээ энэ түүх гашуун бод шүүгч номын 19 дугаар бүлгээс эхлээд шүүгч номын дуустал яагаад ингэж Библи судалдагч гэсэн шүүгч номыг би алгасдаг вэ гэвэл
орохгүй дэ биш л дээ орж болно. Гэхдээ айгүй хямардаг. Гэтэл онлайн сургалт чинь хүнийг хямраагаад ээж болохгүй шүү дээ. Гэхдээ зүүжлэгдэж шүүгч ном зөндөө яригадаад баг үдсэн юм шиг бодож байгаа. Бурхны хүмүүс Бурхнаас сонсохоор ийм амар завхсан гутамшигтай болдог. Цааш нь үгээр явъя. Энэ үгсийг сонсоод тэгэхэд Саул үхрээ тунд талбайгаас ирж байлаа. Энийг бид нар ярьсан тийм үү? Хаан болчоод 2 удаа туслагдчиход 3 тэмдэг эднэр авсан шүү дээ. Рахалийн боршин дээр очоод Гэлгалд очоод тэгсэн атлаа одоо үхэр туужж байгаа. Яагаад гэвэл Израиль хаантай байж үзээгүй болохоор тэр хааныг яах ёстой гэдэггүй. Бас Израиль хаан байж үзээгүй болохоор Саул тэг би хаан боллоо гэд тэг яах юм. Тэг хийдгээ үхрээ тугаа явж байгаа. Ер нь Саул аягүй малчин байсан бол илжиг хаан, үхэр туун монголчуудад өстэй нөхөр аваад харин одоо бурхан Амончуудтай Нахаштай хийх энэ дайнаар хаан гэж хинбэ гэдгийг цэгцэлж зааж өгөх гэж байна. Бид нар Саулыг муу хаан гэж бодоод байдаг тийм үү? Би бас гэж боддог байсан. Гэхдээ жинхэнэ хааны ордон хаан Синтийн хүндлэл авч хэлсэн бол Давид хаан байхгүй Саулын дараа. Саул яасан бэ? Хэдий алдаж онсон ч Давидэд хаан байх эрх мэдэл замыг нь өөрийн биеэр туушилж гаргаж өгсөн байна. Тийм аа өмнөх үед гэсэн үг шүү дээ. Би нэг ишлэлийг уншаад сэтгэл аюул өгсөн. Би Саулыг муу хүн гэж боддог байсан. Давидыг хамгийн мундаг хүн гэж боддог байсан. Тэгсэн чинь сүүлд бурхан дараа нь бид 2 дугаар Самуэль руу орохоор та нар бид нар хамт үзье. Сүүлд бурхан Израилийг шийтгэж байна. Эхлээд Саулын гэр бүлийг шийдэх болж байна. Саул өгснөөс хойш 40 жилийн дараа шүү дээ. Гибеончуудаас болоод бурхан Израильчуудыг шийдгэсэн чинь Давид очоод бурханы өмнө залбираад асуудаг. Эзэн минь яагаад Израильд өлсгөлэн болоод яагаад энэ тахал нэгдээд байгаа юм бэ гэсэн чинь Гибеончуудтай гэрээ хийчээд Саул зогсон гэж хэлдэг. Тэгэхээр Давид Гибеончуудын ахмадуудтай уулзаад та нар яавал гомдлоо Израилаас авах юм бэ гэсэн чинь биднийг цогсон чиний өмнөх хаан Саулын ургаас 7 хүүг биднэрт дарж өг. Бид нар энэ уулан дээр дүүжиж алжээж гомдлоо тайлбарч. Ингээд Давид хаан Саулын ургаас 7 хүүг Гибеончуудад өгдөг. Гэхдээ Мефибошетийг нууж авч үлддэг. Доглон Йонатан хүүг найзгаасаа. Ингээд нөгөө 7-ыг дүүжиж алчаад Гибеончуудын гомдол тайлбараад явсан чинь үргэлжлүүлээд Израиль гайхамшиг тохиолдод байдаг. Тэгэхээр дахиад Давид хаан асуудаг. Бурхан минь яагаад гэсэн чинь бурхан юу гэж хэлдэг гэж. Миний зарц Саулын болж, миний зарц Йонатаны цогцос одоо болтол хээр талд өмхөрч хэлдэж байна. Израиль миний ард түмэн та нар Саулыг болон Йонатаныг хаан хүний ёсоор оршуулахгүй. Би энэ хэсгийг уншиж шок болсон. Вау! Бурхан буруу гэж үзсэн шүү дээ. Саул шийтгсэн шүү дээ. Хаанчлаас үлдэн хөө зайлуулсан шүү дээ. Филистичүүдийн гар Саул бол бүр өөрөө илхэн дээр унж ухдаг шүү дээ. Амиа болдог. Тэгтээ бурхан хайрлсан. Сонирхол. Ингээд Давид тал дээр очиод өмхөрч чи олон жил өмхөрцөн байгаа Йонатан Саулын цогцсыг одоо ясыг цуглуулад нөгөө 7 хүүтэй Израильчууд 2 сариалаа гашуудаад хаан хүний ёсоор оршуулсан чинь бурхан бороохоор оруулж тахал өвчин зогсон. Энийг сонсоод би уншичаад би ингээд хүнд үедээ намайг ингээд Библийн нэр та Давид гэдэг нэр авмаа гэхээр би юусаа авдаггүй байхгүй. Яагаад гэвэл ичээ. Би өөрийнхөө хэн гэдгийг сайн мэдэж шээ. Би өөрийгөө Давидтай зөвлөд Давидыг хайрладаг бурхан намайг хайрлана гэхээр би Давид хаан шиг тийм даруй зүрхтэй хүн. Давид хаан шиг тийм зүрхт бурханы хайрыг татсан хүн гэж итгэх бэрхшээлтэй байна. Гэтэ Саулын бурхан хайрлаж байсан гэхээр надад урам болсон байхгүй. Окей. Би Саул шиг алддаг. Би Саул шиг бурханы үйл тоодог. Би бас Саул шиг бартан болчдөг байдаг. Гэхдээ бурхан эцсийн хүчил Саулыг хаан хүний ёсоор оршуулахыг өөрийн ард түмэн шаардж байгаа. Саул
хинж Бурханы жигшил зүйцлэг бүргэсэн хүн биш байж. Бурхан түүнийг хайрлсан хэвэндээ байж. Бурхан түүнийг Израилийн хаанаар томилсон хэвэндээ байсан бай. Тийм байгаа үстэй. Тийм учраас түүнийг хаан хүний ёсоор оршуулахыг Давид хаанаас Израилаас шахаж шаардж байна. Би Давидыг хайрлсан Бурхан намайг хайрлана гэж хэлэхэд зүрх хүрдэггүй. Гэхдээ Саулыг хайрладаг Бурхан намайг хайрлана гэхээр арай ойрхон. Танд тэгж бодогдохгүй. Саул бол ийм хүн. Давидын өмнө. Тэр хэдий хаан болсон ч элчиг хайсаар л байсан, үхэр туусаар байсан. Харин одоо энэ нахааштай их дайнаар Бурхан эдгээрийг Израиль зэгцэлж өгөх. Ингээд Саул хэлж байгаа. Үхрүүдийг авч авчаад элч нарын гараар Израилийн нутаг дэвсгэр даяар илгээж Саул болон Самуэлийн араас үл дагагчдын өхөн үүнтэй адил байх болно гэж хэлдэг. Ард олныг эзнээс эмээх хүн хүмүүс нь тэд нэгэн хүн мэт цуглан ирцгээв. Одоо нөгөө шүүгч номны үйлдэлийг Саул давтаж байгаа. Саул чинь Гибеа хүн, Биньямин овгийн хүн. Шүүгч номон дээр Биньямин овгийг бусад ах トゥ 11 овг нь яаж устгах шахсныг Саул мэдж байгаа. Мөн ээж нь аль нутгийг хөөж байгаа. Гилеад Ябеш хүн байж таарна. Тэгэхээр Саул яаж гэвэл та нар тэр Лев хүний татвар эмийг хараад бидэнд харгас гэрцгийг хатуу хандсан бол одоо бидний эхүүдийн бидний ах トゥ нарын нутаг бол Гилеад Ябеш ирж та нар туслахгүй бол та нар шудраг биш. Яагаад гэвэл Доржо гэдэг нэртэй хүн байх хэрэгтэй. Доржо чи тамигдтаад байна. Айгуугаад байна. Чиний буруу, чи өөдгөө гэж сүмдээ шүүдэг атлаа. Нямка айгуугаа тамигт татсан чинь за яах вэ төгөрхөн пастор. Энэ шудраг биш үү? Дабл стандарт гэж яриад байгаа шүү дээ. Яг үүнийг Саул хөндөж байгаа байхгүй. Та нар Биньяминчуудад Лев хүнээс унж яаж хандлаа? Одоо та тэр чинь үнэхээр шудраг байсан бол одоо яах ёстой? Гилеад Ябеш та нар цуглаж ахаш нэг Амончуудын эсрэг дайдах ёстой шүү. Та нар тэр үед бөөнөр 11 овг аймаг нэгдэж цуглаад Биньяминийг шилжчихсэн бол одоо та нар бас нэгдэж цуглаад авах ёстой цаг чинь ирлээ. Тэгээд хүн алга хуваах нь хайш. Үхрээ хуваагаад тэр их авсан овг аймаг бүгд санаа штэ. Өмнө нь бид нар дээр тэр Лев хүний эмэгтэйг цогцос ирэхэд бид нар ямар зангаар байлаа. Одоо тэр шийтгэгдсэн Биньямин овгийн хаанаар томилогдсон Саул үхрийн хуваасныг явуулахаар тэдний толгойд юу орж ирэх вэ? Дон ова бид нар энэ удаа шудраг байх ёстой. Биньяминчуудад яаж хандсан? Гилеад Ябеш тэгж хандах ёстой. Доржод яаж хандсан? Ямкад ч мөн тэгж хандах ёстой. Пасторд яаж хандсан? Түгнэгдэн шиг доржод ч хандах ёстой. Бурхны хүний үгүй байх ёстой. Халуун эсвэл хүйтэн байх ёстой. Бүлээн юм байвал Бурхан нулимж харна гэж хэлсэн. Ийм учраас Израильчууд үүн мессежийг ойлгохоос гадна ганц Саул цуглуулаагүй эзнээс эмээх хүн ард олныг нүмерсэн чинь тэд нар нэг хүн мэт цуглагтаа Израилийн бусад овгоос 300 мянга, Юда овгоос 30 мянга, нийлээд хэд вэ? 330 мянга дайчилсан гэж. Та нар боддоо. Манай Дархуул аймаг чинь 120-30 мянга үнэтэй гэж бодоход манай бүтэн хотыг 3 нийлүүлсэн хүн нэг хүн мэт цуглага боддоо. Бурхан ингэж хөтлөсөн байна. Бид нар олон зүйлийг бодох хэрэгтэй. Бурханы хүмүүс яг энэ шүүгч номон дээр гарч байгаа шиг уул бид нар сатантай, муу ярийн сүнстэй, чөтгөрүүдтэй, эзний эсрэг тэрслүү сүнслүүдтэй сүнслэг тэмцэл хийж тэмцэх ёстой байсан чинь сүм дотроо бие биетэйгээ тэмцэлдээд Биньяминчууд шиг биеийг устгах гэдэг. Заримдаа устгацсан ч үү. Бид нар бодох хэрэгтэй гэсэн. Саяны конференц явж ирэхдээ би 12 жил жахуул ойлголцолтой байсан. Яг миний дээд ах одоо ир пасторыг та нар мэдэх байх. Нөгөө конференцд хоёулаа зочин номлогч ороод ирчихэж байгаа. Одоо ир хаус Швейцараас би Монголоос. Энэ хоёр ах トゥ юм чи нэг өрөнд хийчтэй. Хүссэн нэг дөрөнд гэх юм аа ч тийм. Багнасаа ярьсан. Мэдээж би уучлалгүйсэн. Надад зөндөө алдаа би. Ахаа би одоо пастор болоод
10 дахь жилдээ би наад айрах, тамхи, наад өмнө хэрглэж таныг ээжийг илгэрээ гомдоодог байсан бүгдийг хайж чадсан. Одоо би боддогч миний ажил тамхи татна уу, архиа унаа бүр огт падгүй. Харин тэрнээс өмнө 12 жилийн турш өмнө би сайн дуу байгаагүй дуу уучлаа. Ах маань хөшөөд өөрчлөгдсөн шүтэнжгүй ойлаа ярьсан. Тэгээ одоо аюу санаа энэ уучлал, үл уучлалын хан цөмөр нь уурхаа. Одоо би өдөр болгон ах руу баярч 7 цагийн зүрхтэй ч гэсэн санаад байдаг болсон. Олон жилийн нөхөхгүй байгаа маашаа эрхэлмээр ч юм шиг санаад болдоггүй. Дахиж хармаар санагдал. Бүр явахдаа би 4 сарын 3 дуусаад 5 сарын 3 конференц дуусаад 4-нд явна гэж яах гэж шийдвэ. 6-7 2 хоног ахтагаа дахиад жоохон байдаг байж тээ гэж хамсгаад. Тэгс өчигдөр надад ах маань уржигтэр бас яд гэсэн мэдв. Чи яд чи чамаг яг онгоцны бодол дээр ахын тэврээд гаргаж өгөхдөө мэдвүний 2 хоног илүү ирсэн бол гоё ахгүй гэж бас бодсон. Энэ бол эзний ажил гэдэгт би 100% итгэлтэй. Яагаад гэвэл би тэр гүнзгий шалах өөрчлөлийг хийж чадах юм биш. Бас би ахтаа ээжтэй өнгөрсөн хугацаанд зөндөө зогсохгүй хандсан учраас хүнд чинь аманд багтахгүйсэн ахаа намайг уучлаарай гэж. Гэхдээ эзэн илрүүлж байна. 3 хоног нэг өрөөнд ахтайгаа хамт байх миний амьдралын хамгийн дотн хамгийн сайхан. Ирээд юу болсон гэж би эхний бөгөөд эцсийн удаа та нарт энийг хэлье сануулах үднэс. Нараа пастортойгоо уулзаад байсан. Уучлалгүйсэн. Нараа пастор маань нараах манаас уучлалгүйсэн. Ах нь олон жилийн өмнө чамд дээргүй зогсохгүй хандсан. Миний дүү хоёлын болив. Тэгээ ахаа өнөөдөр цэгтэй гэсэн. Ах нь хөлийн толгой үснээс чи хөлийн хор хүртэл чинь чамд тосолж өрөө. Чи үгүй хоёулаа хамтдаа Монголын пастор ахлагч нарын дунд эм нэгдлийн төлөө зогссон. Үүнээс хойш чи хоёрын дунд хорон хэл ховж гарвал өнгөрсөн юм л яригдана. Хоёулаа тоохгүй шууд утсаар ярьж байна. Ваа. Би хоёр утсаар ерөөгөө манай дүү эзэн өсвөл хизээний өдөр хамтдаа үйлчлэх юм цагч гарч магадгүй. Хархан дээр үн заавал болгүй юм. Тэгэхээр та нар маань нараах таныг дэгжээлээ нараа пастрыг гэсэн гэж дахиж надад битээ. Би даахгүй. Одоо би яг энэ цөмлөлтөө бүрэн дааж байна. Манна Батбол пастртайгаа уулзсан, тэвэрлэлсэн. Бас ойлголцсон. Дүүнер маань явахаар болсон. Энэ цөмлөлт хизээ ирдэг юм бэ гэсэн чинь давслаа. Уучлалт гоох зориг зүрх биднэрт хэрэгтэй гэдэг юм. Зүгээр л намайг уучлаарай гэд хэлчихэл шийдэгдэх юм ургуулсан бодож төсөөлсөн байгаад улам харилцаагаа холдуулаад хайн 12 жил. Ээж минь энэ хугацаанд ямар их шансан бэ? Миний 3 хүүхдийн, миний 4 хүүхдийн сүүлийн 2 мөнхийн аялгуудтай нэг ч уулзаагүй. Сая би анх удаага одоо ирэхийнхаа 5 хүүхдийн сүүлийн 3-тай анх удаага уулзсан. Тийм хөөрхөн дүүнэрээ энэ хугацаанд тэрвэрч яахгүй. Уучлж яахгүй яваа. Цөмөлж даваасч яахгүй. Юу хийж ийм удаан хугацаа өрчөвдөө гэж харамсаж. Би нарын Лев хүний түүхээс, Саулын түүхээс үргэлжлүүлээд үзэх болгон та нар маань хамт өрөөдөөсэй гэж хүсэж. Бид нар Христийн дотор нэг бие шүү, тийм үү? Хэдий пастор, туслах тийм итгэгч гэдэг ч гэсэн бүгдээрээ эзэн дотор нэг бие. Бидний сүмийн тэргүүн хан чинь Есүс эзэн. Энэ нэрээр та нарт маань гүнээс хоёрох болтугай хэмээн эзний нэрээр өрөөж амар тайван эрхчлөө уучлал тэр сүнслэг хан хэрэм тэр шахуудыг цүм татсан Бурхны гайхалтай ажил чуулган дээр маань эхлэх болтугай хэмээн эзний нэрээр өрөөж амин. Бүгдээ хамтдаа залбирanгуйцгаая. Хибиад энд тохиолдож байгаа үйл явдал шиг хүнд үед байвал эзэн бид нар тань руу ханддаг байх. Танаас гойдог байх. Таны хүнд аруулсдаг байхад, таныгаа ирэх хайдаг байхад
бидний өдөртөнд агуулж өгөөч хэмээн хамтдаа залбирanгуйцгаая.